Энэ удаагийн бичлэгээр iOS 8 дахин jailbreak-ийг талаар бичлэг хүргэж байна. Мэдээж бидний эхний алхам бол Pango багжийг татчих байгаа. Өөрийн компьютерт багжаа татчихсан дараагаар баж руугаа орно. Ороод уцаад компьютертаа заалгасан тохиолдолд ингэж харагдах болно. Тэгээд энэ төвчлөрийг таарна. Тэгээд jailbreak хийхийн өмнө бол та мэдээж хэрэгтэй гэж үзвэл уцаа backup хийсэн байх шаардлагатай. Мөн өөрийнхөө утсыг airplane модд хийсэн байх ёстой. Тэгээд хэрвээ саний хоёр алхмыг хийж дууссан бол энэ төвчлөрийг таарна. Тэгээд энэ хэсэг гүйж дуусаад таны утас унтарч хасаад тэрний дараа тань утсан jailbreak суусан байх болно.